Сүхбаатар аймаг болон Хэнтэй аймгийн өндөр хааны асуудлыг даруй өнгөрч хүчилсэн гүйл төвчлөлөд 14-р хоног дээр өндөр хааны асуудлын хатууд дээр ирсэндээ маш их баяртай байна. Тэгээд сааттай зөвхөн авах маш их баярлалаа. Тэгээд ажлын өндөр амжилтсаа. За баярлалаа. За одоо ингээд аймаг манай аймгийн байранда орноо стадион дээр өнөөдөр Монгол улсад нисгүүчин байгуулагдсны 100 жилийн болж байгаа. За үүнтэй холбоотойгоор манай Дорнот чой болсон нисгүүлийн хамгаалалтын ажилтны мөхөтийн хоромжоо нийт Дорнот Сүхбаатар Хэнтэй уян тухай гэсэн чиглэл 813 км холын зангуултыг санаачлан гүйж байгаамаа. Тэгээ өнөөдрийн арга хэмжээ Хэнтэй аймагт маань үргэлжлээ явагдаж байна. За тэгээ өнөөдрийн арга хэмжээнд мөн бас Хэнтэй аймгийн маань өсвөрийн аймгийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн болж байгаа бас их таатай санагдаж байна. Өдрийн мэнд сайн сууцгааж байна уу? За тийм нөгөө Монгол улсад тэрний хэсгийн салбар үүсч өгсөний 100 жилийн тохиолдуулаад нөгөө холын занг үйлт хийж байгаа тамирчин маань угтаж хүлээж авч үдэж гаргаж өгсөн танай хамт олон маш их баярлалаа. За тэгээд одоо 100 жилийн ой болж байгаа түүхтэй байгууллага юм чинь одоо Өндөр хааны асуудлын дарга Амгаланбаатар маань 100 жилийн ой хүрээнд хийгдэж байгаа ажилд нисгуудлынхаа товч түүхийг нэг танилцуулаад товчхон ярьж байгаа. За өнөөдөр их сайхан өдөр байна. Тэгээд Монгол улсад нисгүүчин байгуулагдсны 100 жилийн арга хэмжээнд ингээд Дорнот аймгийн маань хамгаалалтын албаны ажилтан хорлож яваа ингээд 400 гаруй км туулаад манай Хэнтэй аймгийг дайраа өнгөрлөө. За одоо манай Хэнтэй аймгийн Өндөр хааны нисгүүтлийн хувьд 1958 онд анх байгуулагдсан гэж үздэг. Тухайн үед Улаанбаатарт ойрхон одоо бэлтгэл аялдрамаар одоо бүрэн хангаж ирсэн нислэг ихтэй байсан. За бүр тэр тусмаа дадал хойтлын сумд болон дадал бэндэр Бачирийн сумдууд бүр тогтмол нислэг үлдэгдэжсэн. Тухайн үед Аан 24 гэдэг байна. Ийм Аан 2 ийм түүхтэй газраа.
За тэгээ 100 жилийн хүрээнд бол манай Хэнтэй аймгийн Ундрахаан нисэх бодол маань их том бүтээн байгуулалт байгаа. За эхний бүтээн байгуулалт бол одоо бид нар яг ингээ хажууд нь сууж байна. Монгол улсын засгийн газар Кувейтийн Арабын Кувейтийн хөгжлийн сангийн 30 дахь тусламжаар $3,500 хөрөнгө оруулалтаар бүтээн байгууламж, айдрам зурус, гэрэл суулттай нисэх бодлын маань барьж дөнгөж 5 сарын 8-нд улсын комисс хүлээж авлаа. За үүрэг даалгаврын биелэлтэйгээр хүлээж аваад байж байна. За тэгээ мөн манай Хэнтэй аймгийн Дадал сум байна. Дадал сумд маань Дэлэн болдог нисэх бодол бас баригдаж байна. Баглын байгууламж ажил эхлээд явагдаж байгаа. За графикийн дагуу бол мөн бас энэ ондоо багтаж бүр 7 сарын 30-нд хүлээлгэж графиктай байгаа. Тэгээд энэ онд бол ийм сайхан бүтээн байгуулалтаар бид нар 100 жилээ өгч байгаадаа бол манай хамт олон их баяртай байна. За өнөөдрийн ийм сайхан юунд ирсэн та би баяртай байна. Нисэх хүчний 100. Одоо өнөөдөр ингээд сайхан нисэх дээр ирээд сайхан шинэ бодлоо хамт олонтойгоо ингээд юунд байгаад их баяртай байна. Одоо дээрээ манай нисэх бодолч одоо шинэ өдрийн нислэгтэй байлаа. Аан 24, аан 26, аан 30, аан 2 гэдэг Лимин 8 гэдэг зөндөө олон сайхан олон нислэгүүд үлээ. Бэндэр, Бачрэ, Дадлаа, Өмнө Дэлгэр, Ганшаар, Баян хотыг, Бор өндөр гэдэг ийм сайхан нислэгүүд их байлаа. Сайхан өдөр шинийн нислэгтэй байсан өдрөө. Одоо өнөөдөр ингээд сайхан шинэ бодол тай болсон байна. Ингээд бүгдээрэнд нисэх хүчний 100 жилийн оюун баярын мэнд хүргэе. Бүгд нь өрөөлөн сайн сайхан хүсээрэй гэдэг. За тэгээд одоо бас энэ байгууллагатай миний бие ч гэсэн одоо хүүхдний хойноснаас эхлээд ингээд холбоотой доршин дээр нуссан гэдэг шиг ийм хүн байгаа. Тэгээд одоо манай аав ээж хоёрын нисэх бодолд ажиллаж байсан. Манай ээж бол одоо энэ нисэх бодлын ахмад ажилтан ийм бас энэ нисэх бодолтой одоо бас салшгүй холбоотой юм хүн байгаа. Тэгэхээр одоо Ундрахаан нисэх бодлын нэгтлэн бодогч аяр зан хүчтэйгээ бол одоо манай ээж мэжтэй хамтарч ажиллаж байсан. Бас ярих түүх дурсамж бол байгаа бах те. За энэ дурсамжаасаа ингээд тоолцоожээ. За юун төрөнд өнөөдрийн энэ гүйлтэй арга хэмжээнд оролцож байгаа Доронтын нисхүүдлийнхаа хамт олонд энэ гүйж байгаа Доронт нисхүүдлийн Доронтын нисхүүдлийн харуул хамгаалалтын ажилтан Мөнх хотын хоролжив нь 2025 оны 4 сарын 26-нд гүйгээд баруун орт нисхүүдл Ундрахаан гэдэг Ундрахаанд өнөөдөр ингээд гүйж ирлээ. Энэ бас маш авч болох юм бахархштай бид бүгд бахархаж байна. Сайхан үйл явдал болж байна. Ингээд одоо хорлож байгаа хойш нь бид Улаанбаатар руу гаргаж өчөөд сууж байна. Тэгээд цэцмагчтай бол ингээд бид нар бол ажиллаж байлаа. Цэцмагч чинь бол бас хүнд маш үнд шодрог үгээ бол хийлцдэг тийм хүн байдаг гэсэн. Бид нар тэрнийхээ үлгэр дуураалаар бид батл бол ингээд ажиллаж байна. Санхүүгийн манай цэцмагч нь бол нэр хийдэг байсан. Тэгээд маш тийм хариуцлагатай. Юмэг бол ерөөсөө яг л таач нэрдэл яг тийм л юм өгөлгөл яг тэрийг хариуцал өгөхгүй л гэл цаад чинь тэгэл тас яа шүү дээ. Тийм л хүн байсан да. За мөн эдний аав одоо Даштэлэг гэж нэг сайхан техникч байсан. Манай холбооны авгацд байсан. Холын техникч байсан тий. Тэгээ ойрын периодын техникч байсан. Бас сайхан дуулдаг бас манай нисхийн манай холбооны авгац одоо бас тэргүүний л хүний нэг байсан та ээж аавтай хамт 40 жил ажилласан. Бас ийм сайхан үеийнхээ ахмадуудыг бас дурсахад сайхан байна. Одоо ахмадуудаас манай одоо бодж өгöd нэг сайхан техникч үгэн би одоо 70 этэй тэгээд цэцэгмаа байна. Нэргөө гэж байна. Шүүч одоо оюун чимэг даваа энэ алтан гэрэл одоо ахмадуудаас ийм сайхан хүмүүс. Одоо тэр дадлын холбооны хүн чинь одоо алтан гэрэл одоо манай нэг ахмадын нэг шүү те. Одоо ажиллаж байгаа. За ийм сайхан хүмүүстэй ажиллаж байсан да. За баярлалаа.
За тэгээд одоо сүүлд одоо энэ нисэх буудал чинь нөгөө одоо 80 онд байсан бүх барилгууд нь бүгд байхгүй болоод одоо миний мэдж байгаагаар тэгээ одоо гоё ингээд шинэ бүтээн байгуулалттай бүх юм гоё шинээр эхлэх гэж байгаа. Танаа хамт олон бүгдээр нь амжилт хүсье. За тэгээд ажлын амжилт хүсье, цайн сайхан бүхнийг хүсье. За манай гүйж байгаа тамирчныг ухтаж авч өдөж өгч гаргаж өгсөн танаа хамт олондоо дахин баярлалаа. За дээрэс нь Монгол улсад нисгүүч хүмүүс чүүлжсэний 100 жилийн баярын мэндийг бүгдээрэнд нь хүргье. За мэдээж одоо энэ том хөрөнгө оруулалт хийж байгаа. За ирээдүйд бол мэдээ сайхан гэрэл гээтэй байгаа. За мөн дахиад бас нэг шинэ мэдээ гэхэд энэ шинэ онгоцны буудал маань 3 мөд цаашлаад олон улсын нисэх буудлын онгоц болох зорилготойгоор ковидын сантайгаа бас гэрээ их төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ энэ жилдээ багтаагаад бас энэ зураасаа бүр цаашаа дахиад километр 600 м 1600 м сунгаж энэ олон улсын бүр бетонын асфальтын замтай том онгоц бүх хүчин чадалтай болгохоор энэ төлөвлөгөөтэй ажил байж байгаа. Энэ ч гэсэн цаашдаа хэрэгжээ. Тэгээ зүүн бус маань Дэлгэн болдог маань ч гэсэн бас ингээ сайхан барилга баригдаад аялал жуулчлал одоо манай аймаг орон нутгийн одоо Монгол улс маань бүстэй хуваагдчихад байгаа. Манай зүүн бус бол аялал жуулчлалын бүс гэж байгаа. Үндсэн зорилгоо тавьдсан байгаа. Тэгэхээр энэтэй холбогдож одоо манай Өндөр хааны нисэх буудал, Хинтээ аймгийн маань нисэх буудал, Дэлгэн болдог өндөр хаанууд ингээ цаашдаа хөгжиж ингээ бүр цаашлуулж аялал жуулчлал их авч энэ олон улсын онгоц болгох юм ирээдүйтэй их сайхан ихтгэл дүүрэн ирээдүйдээ бол манай ажилтны албан хаагчид бол маш ихтэй байгаа. Тэгээ та бүхэнд ч гэсэн 100 жилийн өмнө мэндийг хүргэе. Тэгээ ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа.